Хүн хүссэн зүйлдээ хүрч чаддаггүй нь авьяасгүйдээч биш, азгүйдээч биш. Харин сэтгэл нь сахилга батгүй байдагт л учир бий. Сахилга батгүй оюун ухаан бол чи хүрэх гэж оролдсон мөрөөдөл бүрийг чинь дотроос нь нурааж байдаг. Яг одоо чиний амьдралыг нэг л зүйлд удирдах байна. Тэр нь анхаарал. Чиний анхаарлыг юу булаана? Тэр зүйл л чамайг удирдна. Гар утас чинь, тухайн үеийн сэтгэл хөдлөл чинь, хүсэл шунал чинь, хүмүүсийн бодол, хуучин зуршлууд энэ бүхэн. Тэгэхээр нэг асуулт байна. Чамайг бар зэрэг айлгах ёстой асуулт. Хэрвээ өнөөдөр чиний урам зэргийг аваад хаячихвал чи цааш алхасаар байж чадах уу? Учир нь амьдралдаа бүхнийг бүтээж чадсан хүмүүс онцгой хүмүүс биш. Тэд зүгээр л ихэнх хүмүүс хизээч сургадаггүй 5 чадварыг сурсан байдаг. Анхаарлаа захирах, тав тухгүй байдлыг даван туулах, өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх, анхаарал сарниулагчдыг таслах, үр дүнгээс хэд хамааралгүй байх. Хэрв чи надтай цааш хамт байвал би энэ тавыг хэрхэн хөгжүүлэхийг харуулна. Тэгээд чиний зорилгууд зүгээр нэг хүсэл байхаа болж зайлшгүй биелэх зүйл болж эхэлнэ. Чи би бүгдийг хүсэж байна гэж хэлдэг. Гэхдээ энэ өгүүлбэрт болгоомжтой хандах хэрэгтэй. Ихэнх хүмүүс үүнийг яг л тавир дээр хэмрүү заагаад үүнийг хүсэж байна гэж хэлдэг хүүхэд шиг хэрэглэдэг. Тэгээд дараа нь амьдрах яагаад урагшилдаггүйг гайхдаг. Надад нэг таагүй асуулт байна. Хэрвээ чи хүсэж байгаа бүхнээ үнэхээр олж авбал түүнийг барьж чадна гэж үү? Эсвэл яг одоо түүнийг олж авах гэж зүтгэж байгаа тэр л оюун ухаанаараа өөрөө сүйтгэх үү? Чиний асуудал бол чи юу хүсэж байгаагаа мэдэхгүй дээ биш. Чиний асуудал бол чиний оюун ухаан цаг тутамд үнэнч байдлаа өөрчилдөгт оршдог. Нэг мөчид чи сахилга баттай, дараагийн мөчид чи ядарсан. Нэг мөчид чи итгэл дүүрнэ, дараагийн мөчид чи эргэлзсэн. Тэгээд чи үнийг зан чанар гэж нэрлэдэг. Гэвч энэ зан чанар биш. Энэ бол сургалт утсан байдал. Одоо анхааралтай сонс. Амьдралыг хүслийн чинь хүч хөдөлгдөггүй. Амьдралыг шийдвэрүүд хөдөлгдөг. Харин шийдвэр гэдэг бол мэдрэмж биш. Шийдвэр гэдэг бол дотоод байр суурь юм. Тиймээс бүгдийг хэрхэн олж авах вэ гэж ярихаас өмнө бид 5 нууцын тухай ярих ёстой. Үнэн дээр тэд нууц биш. Зүгээр л хүмүүс үл тоодог. Тэд энгийн. Тэгээд яг энгийн учраас чиний эго тэднийг алгасхийг оролдоно. Битгий алгас. Учир нь сөөр зүйлсийг алгасан хүн сөөр төвшөндөө л үлддэг. Эхлээд ойлгох ёстой зүйл бол энэ. Чи хүссэн зүйлээ авдаггүй. Чи сургаж дасгасан зүйлээ л авдаг. Өөрийн биеийг хар. Хэрвээ чи сул дорой байдлыг дасгалжуулбал сул дорой болно. Хэрвээ чи шалтгаан хайхыг дасгалжуулбал шалтгаанд олдсоор байна. Хэрвээ чи анхаарал сарнихыг дасгалжуулбал анхаарал сарнисаар л байна. Харин хэрвээ чи төвлөрлийг дасгалжуулбал чимээгүй гүн төвлөрлийг чи нэг зүйлийг мэдэрч эхэлнэ. Удаан хугацаанд мэдрээгүй байсан зүйлийг. Тэр бол хяналт. Гэхдээ энэ бол дэлхийг хянах хяналт биш. Энэ бол өөрийгөө хянах хяналт юм. Хэрвээ чи амьдрахтаа хүссэн бүхнээ авахыг хүсвэл эхний ялалт чинь энэ байх ёстой. Өөрийн оюун дотор шоронгийн хоригдол шиг чирэгдлгүйгээр тайван сууж чаддаг чадвар. Ихэнх хүмүүс гар утсаа авахгүйгээр 5 минут ч чимээгүй сууж чаддаггүй. Энэ бол хэвийн зүйл биш. Энэ бол хамаарал. Энэ бол боолчлол. Зүгээр л орчин үеийн ховцсомссон боолчлол. Тиймээс эхний нууц нь энэ. Оюунда бага хүс, харин үйлдэлдээ илүү амл. Одоо жижиг туршилт хий. Амьдралаа өөрчлөх хэрэггүй. Зүгээр л дараагийн 20 секундын турш өмнөх нэг цэг рүү хараад бай. Нэг л цэг. Хараагаа бүү салга. Хүмүүс үргэлж би яаж сахилга баттай бодох вэ гэж асуудаг. Тэд сахилга бат гэдэг нэг өдөр цаг агаар шиг гинт ирчих сэтгэл хөдлөл юм шиг асуудаг. Гэвч сахилга бат бол хантай адил зүйл. Нэг дор босчихдаггүй. Эндээс 2 дахь нууц гарч ирнэ. Чиний орчин урам зоригоос чинь илүү хүчтэй. Урам зориг бол хуурай үсэн дассан гал шиг. Сүртэй харагддагч хурдан унтардаг. Харин орчин бол чулууг сийлж урсах гол мөрөн шиг. Дуу чимээгүйч бүхнийг хэлбэржүүлдэг. Чи амжилт хүсэж байна гэж хэлдэг мөртлөө өрөө чинь эмх замбраагүй. Удас чинь чимээ шууганаар дүүрэн. Нойр чинь тасалдсан. Хоолсорт чинь замбраагүй. Календар чинь хоосон мөртлөө чи завгүй байдаг. Ийм мохоо орчинд хурц амьдрал хэрхэн урах вэ? Чи өөр ирээдүй хүсэж байгаа мөртлөө яг адил өдөөгч зүйлсийн дунд амьдарч байна. Тиймээс сайн сонс. Хэрвээ чи хүссэн бүхэндээ хүрэхийг хүсвэл сул талтайгаа 8 арцгаа зогсоо.
Харин амьдралынхаа орчныг шинээр зохион байгуул. Ажиллах үедээ утсаа өөр өрөөнд тавь. Халаасандаа биш. Ширээн дээрээ нүрээр нь доош харуулж тавьж биш. Өөр өрөөнд. Хэрвээ энэ чамайг айлгаж байвал сайн хэрэг. Энэ бол чи донтогтой олж харсны шинж. Гэртээ нэг газрыг сонго. Тэр нь чиний бэлтгэлийн танхим болно. Буланч байж болно, сандалч байж болно, жижиг ширээч байж болно. Гэхдээ тэнд суухдаа чи утсаа гүйлэхгүй, амттан идэхгүй, ховжив ярихгүй. Тэр газар бол чи өөрийгөө ямар хүн болмоор байна гэж хэлдэг. Тэр хүн болж хувирдаг газар. Учир нь оюун ухаан холбоогоор суралцдаг. Чи тархиа яг нохоо сургаж байгаа мэт сургадаг. Хэрвээ суух бүрдээ өөрийгөө анхаарал сарниулах зүйлээр шагнадаг бол тархич нь үлссэн амтэн шиг чамайг тийш татна. Харин суух бүрдээ чи ажлаа намгүм, тууштай хийдэг бол тархич нь чамайг хүндэлж эхэлдэг. Тийм ээ, хүндлэл. Чи өөртөө итгэх итгэл хүсэж байна уу? Өөртөө итгэх итгэл гэдэг бол үг биш. Энэ бол өөрийгөө хүндлэх мэдрэмж. Энэ бол 3 дахь нууц. Ихэнх хүмүүс өдөр бүр өөртөө өгсөн амлалтаа зөрчдөг. Тэгээд яагаад өөрийгөө сул дорой мэдэрч байгаагаа гайхдаг. Би эрт босно. Чи босдоггүй. Би цэвэр хооллоно. Чи тэгдэггүй. Би суралцсан. Чи эхэлдэггүй. Би залбирна. Чи хоошлуулдаг. Би ихихнэ. Чи утсаа гүйлгдэг. Өөртөө өгсөн амлалтаа зөрчих бүрдээ чи өөрийнхөө оюунд миний үг ямар ч үн цэнгүй гэж заадаг. Тэгээд удалгүй өөрийн чинь оюун чамайг сонсгоо байлдаг. Дараа нь чи гимшлэр өөрийгөө хүчлэхийг оролддог. Өөрийгөө шийтгэж байж агуу болохыг хүсдэг. Гэвч энэ удаан үргэлжлэх арга биш. Энэ нь өөртөөгөө тулалдаж яваа гашуун дайчныг л бий болгодог. Үүний оронд ингэж хий. Маш жижиг амлалтууд өг. Бараг доромжлол мэт энгийн амлалтууд. Би нэг хуудас уншина. Би нэг сет хийнэ. Би нэг доголь мөр бичнэ. Би 3 минут бясалгана. Тэгээд тэр амлалтыг яг л ариун зүйл шиг биелүүе. Жижиг амлалтаа биелүүлэх бүрдээ чи өөртөөгөө дахин итгэлцэл байгуулдаг. Харин чи өөртөө итгэж эхлэх үедээ хамгийн сайн утгаараа аюултай хүн болдог. Тайван, найдвартай, ганхашгүй. Чамд шин зан чанар хэрэггүй. Чамд шин хэв маяг хэрэгтэй. Харин 4 дахь нууц бол хүмүүсийн хамгийн их дургуутдаг зүйл. Чи цаг дутмаг биш. Чи энерги алдаж байна. Чи өглөө босоод л аль хэдийн ядарсан байдаг. Учир нь шүнжин оюун ухаан чинь санаа зовж, өөрийгөө бусадтай харьцуулж, янз бүрийн зүйл хөөцөлдөж байсан. Чи ажил хийхээр суухад хүн санагддаг. Учир нь анхаарагч нь мянган өөр зүйлд хуваагдсан байдаг. Хин нэгэнтэй ярьж байхдаа чи хагас нь тэнд, хагас нь өөр газар байдаг. Тэгээд чи надад цаг алга гэж хэлдэг. Үнэндээ чамд цаг биш, төгөлрөл алга. Хэрвээ чи анхаарлаа нэг жад шиг төвлөрүүлж чадвал чиний амьдрал 1 сарын дотор өөрчлөгдөнө. Тиймээс бид төвлөрлийг ингэж дасгалжуулдаг. Нэг ажил, нэг амьсгал, нэг алхам. Хооллох үедээ хоол, алхах үедээ алах, ярих үедээ ярь, амрах үедээ амар, ажиллах үедээ ажил. Энэ бол яруу найраг биш. Энэ бол стратеги. Учир нь сарнсан анхаарал сарнсан үр дүнг бий болгодог. Оюун ухаан хүчтэй, огцом эрчмийг хайрладаг. Учир нь тэр нь ахиц мэд санагддаг. Тиймээс хүмүүс бүгдийг эсвэл юу ч үгүй гэж амьдардаг. Уран өдөр маш хүчтэй ажиллаад дараа нь 3-7 хоног алга болдог. Энэ бол сэтгэл хөдлөлийн товлолт. Харин жинхэнэ чадвар бол уйдгартай, чимээгүй, давталт. Тиймээс хэрвээ чи бүхнийг хүсэж байвал давтарттай нөхөрлөх хэрэгтэй. Давталт боломжтой болдог нэг л үед чи энерги хамгаалж эхлэхэд. Нойр бол сахилга бат, хоол бол сахилга бат. Чимээгүй байдал бол сахилга бат. Хинтээ цаг өнгөрүүж байгаа чинь бол сахилга бат. Нүд чихэндээ юу оруулж байгаа чинь бол сахилга бат. Чи төгс болох гэж биш, харин өөрийн зорилгодоо бэлэн боломжтой хүн болох гэж энэ бүхнийг хийдэг. Одоо 5 дахь нууц. Бусад бүхнийг жинхэнэ хүч болгож хувиргадаг нууц. Үр дүнгээс салчаад харин дадалдаа уягд. Хүмүүс үр дүнг яг л шоу хөөж байгаа мэт хөөдөг. Харин шоу үргэлж нисээд явчихдаг. Чи хитрхи зөвхөрч эхлэх тусам улам чангарч барьдаг. Чангарч барих тусам хараа чинь нарийнсан. Хараа нарийсах тусам алдаа ихсэн. Тэгээд чи үнийг азгүйтэл гэж нэрлэдэг. Үгүй. Чи өөрийнхөө үйл явцыг өөрөө боомлж байсан. Тиймээс нэгэн зөрчигтэй мэт санагдах үннийг сурах хэрэгтэй.
Хамгийн ихийг бүтээдэг хүн ихэнхдээ тухайн амжилтаас сэтгэл зүйн хувьд хамгийн бага хамааралтай байдаг. Тэр тоохгүй биш, харин зөв зүйлийг л тоодог. Өөрийн хянд чадах зүйлээ, өнөөдрийн бэлтгэлийн чанарыг. Бүгд чамд дуртай байх эсхийг чи хянд чадахгүй. Зах зээлд өөрчлөгдөх эсхийг чи хянд чадахгүй. Хэн нэгэн чамайг орхих эсхийг чи хянд чадахгүй. Өнгөрснийг чи хянд чадахгүй. Гэхдээ чи дараах зүйлсийг хянд чадна. Өөрийн байр сууриа, амьсгалаа, сонголтоо, хичээл зүтгэлээ. Чи хичээл зүтгэлдээ төвлөрөх үед тогтвортой болдог. Тогтвортой болох үедээ тууштай болдог. Тууштай болох үед үр дүн чамайг өөрөө хөөж эхэлдэг. Тиймээс зарим хүмүүс азтай юм шиг харагддаг. Тэд азтай биш. Тэд сургагдсан. Одоо сайн сонс. Яг одоо чиний оюун ухаан юу хийж байгааг би мэднэ. Эдгээр санааг зүгээр л сонирхолтой зүйл шиг цуглуулж байна. Тийм зүв байна гэж толгойл өгч байна. Ойлгох бол хямд, өөрчлөгдөх бол үнэтэй. Тиймээс одооноос эхлээд хэрэглэгчиг биш, сурагчийг сонс. Одоо энд байх хугацаанд хийх бэлтгэгч нь энэ. Нэг хүсэл сонго. Магадгүй илүү эрүүл бие, магадгүй илүү их мөнгө. Магадгүй дотоод амар амгалан, магадгүй шин чадвар. Магадгүй бүтээгчтэйгээ илүү гүн холбоо. Магадгүй бизнес. Магадгүй муу зуршлаас салах. Нэг. Одоо үнэнчээр хариул. Энийг урагшлуулах хамгийн жижиг өдөр тутмын үйлдэл юу вэ? Сүртэй харагдах үйлдэл биш, хамгийн муу өдөртөөч хийж чадах үйлдэл. Учир нь хамгийн муу өдөр л жинхэнэ шалгалт. Сайн өдөр бол амархан. Хэрвээ зорилгоч нь фитнес бол магадгүй өдөр бүр 20 сүнэлт, эсвэл 15 минут алхах, эсвэл нэг эрүүл хоол. Хэрвээ зорилгоч нь ур чадвар бол өдөр бүр 30 минут дасгал. Хэрвээ зорилгоч нь мөнгө бол өдөр бүр зардлаа тэмдэглэх, эсвэл нэг борлуулалтын дуудлага хийх, эсвэл нэг шинэ ойлголт сурах. Хэрвээ зорилгоч нь дотоод амар амгалан бол 5 минут нам гүм суух, тэмдэглэл бичих, залбирах, амьсгалын дасгал хийх. Ямар нэг тууштай зүйл. Одоо чиний оюун ухаан наймаалцаж эхэлнэ. Энэ хангалттай юу? Харж байна уу? Чи ганц өдрийн хүчээр ирээдүй худалдаж авах гэж оролдож байна. Ингэж ажилдаггүй. Нэг тусал юу ч биш. Харин 10,000 тусал далай болдог. Тиймээс асуулт нь хангалттай юу биш. Асуулт нь чи үүнийг өдөр бүр хийж чадах уу? Хэрвээ чадвал чи хөшүүрбээ олсон гэсэн үг. Одоо нууцуудыг хэрэгжүүлнэ. Нэгдүгээр нууц. Оюундаа бага хүс, үйлдэлдээ илүү амал. Тэгээд чи мөрөөдхөө багасгаж хийхээ эхэлнэ. Хоёрдугаар нууц. Орчин урам зоригоос хүчтэй. Тиймээс саадыг арилгах, гутлаа урьдчилж бэлд, ажлын орчноо бэлд, анхаарал сарниудагчдыг зайлуул. Гуравдугаар нууц. Жижиг амлалтаа биегүүл. Сэтгэл ямар байхаас үл хамааран өдөр тутмын үйлдэлээ хий. Дөрөвдүгээр нууц. Энерги хамгаал. Утгагүй зүйлд энерги алдахаа бол, харин нойр, хоол, амьдралдаа анхаар. Тавдугаар нууц. Үр дүнгээс салж чад, дадалдаа уягд. Тэгээд чи үр дүнгээ цаг тутам шалгадаг аймхаа наймаачин биш болно. Чи гар урлаач болно. Чи зүгээр л гарч ирж ажиллаа хийдэг. Одоо айж байгаа чиний нэг хэсэгт хандаж хэлмээр байна. Хэрвээ үнэнч байвал чи бүх хүчээрээ оролдож эхлээгүй шалтгаан чинь залхуурал биш. Айдас. Амжилтгүй болох айдас. Амжилт гаргаад хүмүүсийн шүүлтэнд өртөх айдас. Өөрчлөгдөж хайртай хүмүүсээсээ холдох айдас. Бүх хүчээрээ оролдоод ч бүтэхгүй байх айдас. Тиймээс чи дундаж хэсэгт үлддэг. Тав тухтай зовлон. Сайн сонс. Дундаж газар бол мөрөөдөл ээлдгээр өгдөг газар. Хэрвээ чи бүхнийг хүсвэл нэг энгийн үннийг хүлээн зөвшөөр. Тав тухгүй байдал бол орох төлбөр. Бие стресс ба сэргэлтээр өсдөг. Оюун ухаан сорилт ба эргэцүүлэлээр өсдөг. Сүнс даруй байдал ба дуулууртай байдлаар өсдөг. Бүх зүйл дарамтаар өсдөг. Эсэргүүцэл мэдрэгдэх үед үүнийг зогсох дохой гэж бүү бод. Үүнийг нэрээр нь нэрлэ. Чи өөрийн одоогийн хэн болохынхоо хязгаарт хүрч байна. Тэр хязгаар үргэлж тэмцэнэ. Хуучин чи муу биш. Зүгээр л хамгаарч байна. Чамайг аюулгүй байлгахын тулд чамайг хിവэр нь үлдэхийг хүсдэг. Гэхдээ чи хിവэр үлдэх гэж энд ирээгүй. Тиймээс бууж өгөх хүсэл төрөх үед маргах хэрэггүй, тайлбарлах хэрэггүй, түүх зохиох хэрэггүй. Зүгээр л дадалтаа буц. Нэг амьсгал, нэг дагталт, нэг хууц, нэг залбирал,
нэг үйлдэл. Чи бүхнийг хүсэж байна уу? Тэгвэл хинч хараагүй байсан ч хөдөлдөг хүн бол. Учир нь үнэн нь энэ. Чиний боломжийг аварч ирэх хинч байхгүй. Харин энэ бол сайн мэдээ. Яагаад гэвэл чиний амьдрал чиний гарт байна.